Exam дээр хэрхэн данс нээх вэ? За exam.com гэдэг вебсайтаар орно. Тэгээд get start дарах байгаа. Тэгэхээр ийм хуудас гарч ирнэ. Энд чинь бол сонгоно. За exam дээр та өөрийн ямар email хаягаар бүртгүүлмээр байна. Тэр email хаягаа энд бичээрэй. Тэгээд шинээр password үүсгэх байгаа. За цаашаа register гэж дарахлаар email хаягаа шалгаарай гэдэг ийм хуудас гарч ирнэ. Өөрийн email хаяг руугаа орохлоор verify your email address гэсэн ийм subjectтэй email утсан байх хэрэгтэй. Тэгэхээр шинэ email руугаа ороод verify email-ийг баталгаажуулна гэдээ орчин. За таны email баталгаачлаа гэд бичиг гарч ирчээ. Ийм хуудас гарч ирж байгаа. Тэгэхээр exam дээр та аккаунттай профайлтай боллоо гэсэн үг. Бодит харилцаанд орохын тулд та энэ аккаунттай баталгаажуулах хэрэгтэй. За тэгэхээр complete гэж дараад ийм хуудас гарч ирнэ. За энэ чинь утасны дугаараа оруулаад receive code хүлээж авах гэдэг дээр дарна. Тэгэхээр код нь танд мессежээр очих байгаа. За энэ чинь ингээд кодоо оруулна. За тэгээд ингээд кодоо хийгээд дарчих байгаа. За first name гэдэг дээр та өөрийн нэрээ бичээрэй. Last name овго бичнэ. Энэ хэсгээр юу анхаарах вэ гэвэл одоо та өөрийн албан ёсны овг нэрээ бичих хэрэгтэй. За та очсон нэрээ эсвэл хочоо бичсэн тохиолдолд профайл нь баталгаажуулах боломжгүй байгаа гэсэн үг. За энэ чи төрсөн он сар өдрөө биччихнэ. Тэгээд үргэлжлүүлэх гэдэг арай. Өөрийн оршин суугаа хаягаа бичээрэй. Жишээ нь Сүхбаатар дүүрэг хэддгээр хороо. За тэгэхээр ингээд сонголт гарч ирж байгаа. Тэрийг дарахлаар одоо City Улаанбаатар postal code нэгээд автоматар гараад ирж байгаа. За street number гэдэг дээр одоо гудамжны нэр бичиж олно. Жишээ нь одоо Алимпийн гудамж ч юм уу тий. За тэгээд үргэлжлүүлэх гэдэг арай. Та харилцаа хийжсэн туршлагатай юу гэдээ асууж ийн. Хэрвээ та туршлахгүй бол үгүй гэдээ дарна. Тэгээд үргэлжлүүлэх байгаа. Дараагийн алхам бол та өөрийн албан ёсны бичиг баримтаа байршуулах хэрэгтэй байгаа. За бичиг баримтаа оруулсны дараа таны профайл баталгаажих байгаа. За танд одоо ямар алхмууд үлдсэн бэ гэвэл эхний алхам бол бичиг баримтаа байршуулна. Хоёр дахь нь бол одоо нүрээ уншуулаад селфи зураг байршуулна. Тэгэхээр та цаашаага одоо энэ компьютераар хөрвүүлж болно. Эсвэл утаснаас бас үргэлжлүүлэх боломжтой. За би компьютераар үргэлжлүүлье гэдээ дарчи. Энд чи одоо та Америкт оршин суудгүй эсвэл Америкаас өөр оронд өөр улсад оршин суудгүй гэдэг тийм нэг асуулт байна. Тэгэхээр Америкт бишээ гэд эхнийхийг нь сонгочихъя. За үргэлжлүүлье. Энэ хэсэгт та одоо өөрийн оруулах гэж байгаа бичиг баримт аль улсаас хаанаас авсан бэ гэсэн хэсэгтэр Монгол гэж сонгоно. Тэгэхээр та иргэний үнэмлэх, гадаад паспорт, оршин суух зөвшөөрөл, эсвэл жолооны үнэмлэх аль нэгээр нь баталгаажуулж болно. Тэгэхээр иргэний үнэмлэх гэд сонгоё. За энэ чинь иргэний үнэмлэхнийхаа зургийг авахд юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэсэн тийм хэсэг байна. Одоо гэрэлтүүлэх сайтаа орчинд авах хэрэгтэй. За зураг нь одоо гэрэл гялтсан ийм зураг гэж болохгүй, бүрдсэн зураг байж болохгүй. За тэгээд бичиг баримтныхаа одоо иргэний үнэмлэх бол одоо дөрвөн булан гарсан тод уншигдах өнгөц зураг авах хэрэгтэй гэсэн. За үргэлжлүүлье. За энэ хэсэгт та иргэний үнэмлэхнийхаа зургийг компьютерийнхаа эсвэл утасныхаа камераар уртаас нь ардаас нь аваад байршуулах боломжтой. Хэрвээ танд иргэний үнэмлэхнийхаа одоо бэлэн зураг байвал одоо шууд компьютераас оруулах боломжтой гэсэн. За front side иргэний үнэмлэхнийхаа урт талын зургийг оруулчихъя. Надад бэлэн байгаа. Back side гэдэг дээр нь иргэний үнэмлэхнийхаа ард талын зургийг. За хэрвээ жолооны үнэмлэх бол бас уртаас нь ардаас нь үргэлжлүүлье. Дараагийн алхам нь компьютерийн камер эсвэл утасны камераар нүүрнийхаа селфи зураг нүрээ уншуулах гэсэн хэсэг байгаа. За тэгээд шилдэг бол шилээ аваад за тэгээд балгай болон маск зүггүй байх хэрэгтэй. За дараагийн алхам бол одоо residency хаягийн тодорхойлолтоо байршуулах арга. Та зүгээр Монголиагаас хаягийн тодорхойлолтоо татаж аваад эсвэл скриншот хийгээд энд ч байршуулахад болно. За байршуулчлаа. Тэгээд submit document гэж процессыг дуусгах байгаа. Одоо таны бичиг баримтыг хүлээж авлаа гэсэн хэсэг гарч ирж байна. За энэ чинь deposit буюу одоо цэнэглэлт хийх гэсэн хэсэг байна. За check status одоо таны баталгаажуулалтын процесс одоо аль хэсгээр явж байна гэдгийг харж болно. Document history гарч ирж байна. Тэгэхээр received гэдэг таны бичиг баримтыг хүлээж авлаа гэд тэгж харагдаж байна. За баталгаажсны дараа verified гэж харагдах байгаа. Тэгэхээр та одоо exam.com гэдэг вебсайт руугаа нэвтэрч орохдоо энэ check status гэд ямар шатн дээр явж байна гэдгийг та харах боломжтой гэсэн үг. За баталгаажиж дуусны дараа танд имэйлээр мэдээлэл ирэх байгаа. Таны аккаунт бүрэн баталгаажсны дараа та real бодит дансаар арилжаанд орох боломжтой болно гэсэн.